Хүнсчдийн баярын өдрийг тохиолдуулан Ховд аймгийн хүнсчдийн холбооноос анх удаа авьяаслах хүнсчид урлаг соёлын арга хэмжээг зохион байгууллаа. Ховд аймагт хүнсний бизнес үйлдвэрлэл эрхлэгч 1500 гаруй хүн байдаг бөгөөд үүнээс тус арга хэмжээнд хүнсний бизнес үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцсон юм. Авьяаслах хүнсчид урлаг соёлын арга хэмжээнд хүнс үйлдвэрлэл эрхлэгчдийн залуус баг, Бугаангол захын сарна баг, Хангар захын хилчин баг, Газар шин баг, Их буян захын жимсгэн баг, Баруун бүсийн төв захын сарна дэнс баг, Ирч хүч баг, Хишиг Балаза төвийн хишиг баг гэсэн 8 баг болж караоке дуу болон бүжгийн тэмцээнээр авьяас ур чадвараас харин өрсөлдлөө. Энэ үеэр караоке дууны тэмцээнийг баян мэдчилгээ, гоцлол дуу, хослол дуу гэсэн 3 төрлөөр зохион байгуулсан бол бүжгийн тэмцээний 3 тамирын уян их вальс буюу фигурны вальс, Латин Америк бүжиг буюу сальса чача гэсэн 3 төрлөөр зохион байгуулсан юм а. Ховд аймгийнхаа хүнсчдийн холбооны өдрийг угтаад бид одоо холбооныхоо зүгээс Ховд аймгийн нийт хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид бүх одоо аж ахуйн нэгжүүдийнхаа дунд урлаг соёлын арга хэмжээг нь удаа зохион байгуулж байна. Энэ удаагийн урлаг соёлын арга хэмжээнд маань 300 гаруй одоо иргэд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид маань оролцож байна. Ингээд энэ урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулснараа бид зөвхөн үйлдвэрлэл худалдаа Ховд нутагтаа эрхлэхээс гадна бас би өөрсдийнхөө одоо авьяас чадварыг хөгжүүлж бие биенээ хэн хэмбэ гэдгээ таньж мэдэж улам одоо татансаж нөхөрлөж хамт олон болж бүрэлдэж цаашдаа бас Ховд нутгийнхаа хөгжил цэцгэлтийн төлөө бас хамтран зүтгэхэд юм билээ юм сайхан арга хэмжээ болж ингэж өндөрлж байна. Өнгөрсөн жил бид хүнсчдийн холбооны өдрийг угтаад одоо байгаль орчиндөө хоггүй байлгацгаая гэдэг өрөөнд ороо одоо баг голын бол их голын дунд хэсгийн хогийг бас цэвэрлж исэн. 2-3 машин хог одоо цэвэрлж исэн. Мөн дараа нь бид одоо бас хүнсчдийн өдрөөр угтаад одоо шинжлэлийн арга хэмжээгээд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Одоо энэ жил бид бас ойн төгөл байгуулах гэж байгаа. Хүнсчдийн нэрэмж тийм сайхан цэцэрлэгт хүрээлэн бий болгоё гэж зорж байгаа. Ингээд 4 сарын 20-оос эхлээд бид нэг га газрыг одоо Ховд аймагт төлөвлөгдсөн байгаа, ногоон байгууламжаар төлөвлөгдсөн байгаа юм нэг га газрыг бид заалгаж аваад ингээд хүнсчид бүгдээрээ сэтгэл санаа нэгдэж хүнсчдийн ойн төгөлтэй болохоор ингээд зорж ажиллаж байгаамаа. Хуваараа бизнес эрхэлдэг хүмүүсийн одоо дотор нь байгаа авьяасыг нээх, хүмүүсийг бас нийтийн юмд хамруулах, бас нэг авьяастай хүнээ мэдэж авах, нэг өдрийг сайхан өнгөрөөх ийм боломжийг бүрдүүлж одоо хүнсчдийн холбооноос зохион байгуулж байгаа өдөрлөгт оролцож байгаад одоо баяртай байна. Авьяаслах хүнсчид урлаг соёлын арга хэмжээний караоке дууны тэмцээнд тэргүүн байранд Баруун бүсийн төв захын хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн сарна дэнс баг, дэд байранд үйлдвэрлэл эрхлэгчдийн залуус баг, 3 дугаар байранд хан ур захын газар шин баг шалгарлаа. Харин бүжгийн тэмцээн тэргүүн байранд хан ур захын сүүн цацал баг, дэд байранд хан ур захын газар шин баг, 3 дугаар байранд Бугаангол захын сарна баг, Баруун бүсийн төв захын сарна дэнс баг тус шалгарсан юм. Мөн Хишиг Балаза төвийн хишиг баг, Их буян захын жимсгэн багийн хөгжөөн дэмжигчид идэвхтэй санаачлагтай оролцож шилдэг хөгжөөн дэмжигчээр шалгарчээ. Энэхүү Ховд аймгийн хүнсчдийн холбооноос анх удаа зохион байгуулсан авьяаслах хүнсчид урлаг соёлын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.